Одоо энэ сүүлд гадуур ер нь шууган болоод байгаа амар олон нийтийн сүлжээнд байгаа энэ хүчирхийллийн талаарх асуудлаас болж бид нар ер нь гүтгэгдэж тэгээд иймэрхүү асуудлаас болж ер нь ингэж хандсан. Ямар ч холбоогүй. Ямар ч холбоогүй. Тийм. Тэгээ байж хахад л ер нь амар гадуураас өвдөж бид нэр болохоор 3 сарын 8-нд байсан зураг тэр хэрэг болохоор 3 сарын 6-нд болсон гэж байгаа юм. Тэгж яхад бидний 3 сарын 8-ны зураг стори хийгдэхэд тэнцэнээс скриншотлж аваад гадуур цэцэж байгаа юм. Хоёр дахь өдөр 3 сарын 11 гэсэн үг. Хоёр дахь өдрийн өглөөл. Судалж үзсэн. Тэгэхэд бол ямар ч учир шалтгаангүй бид нар зүгээр байж хахад янз бүрийн хувь хүний пэйжүүд бидний зургийг за энэ нөгөө нэг хүмүүс ч юм байна. TikTok кодууд байна. Гэт ер нь нэг тиймэрхүү худлаа явуулж ер нь постлогдож сүлжээнд зэвсээ. Ер нь яг хаанастай яаж хандах учраа болохгүй тэр нь явсаар байгаа дүд идэвхлээ. Тэгэл хүн амьтны олон дарамтчилтанд орлоо. Хүн амьтны сүрдүүлгэнд орлоо. Тэр нэг тиймэрхүү байдалтай өдөө хүртэл явсаар л байна. Яг одоогоор хүртэл амар олон дарамтчилт сүрдүүлгүүд ирсээр л байгаа. Яг хамгийн анх гэвэл бид нэг залуутай болцоод энэ нөгөө групп дээр нэрээ ноцлаад нэг хүн пост хийсэн байсан. Тэр постыг цаашаа хувь хүмүүс пэйжүүд цаашаа түгээгээд явсан. Гомдолтой байна. Тэгээд бид нар ч гэсэн ингээд зүгээр сууж мууж байгаад бас хэрэг дүүхт орооцолтоод тэгээ олон хүний сүрдүүлэнд ороод байхсаа амар хэцүү байгаа. Одоо гадуур явж байхад бас ингээд яачих юм бэлээ, ийчих юм бэлээ тэгэл хүмүүсийн харц марц хүртэл амар сонирм элдмэд итгүйц сардаг болсон. Тиймэрхүү хандлагатай болсон байгаа. Баян зүрх цэг юм байна гэд нэг сошиал хаяг дээр бас яагаад тавьсныг мэдэхгүй тавьсан. Тэгээд бид нэр биш шүү. Наа чи ийм хэрэгт бид нэр байгаагүй оролцоогүй гэд залгаад хэлэх гээд ингэ утцсан ахгүй тэр пост тостхгүй сошиалор бичингүүд тарахгүй. Тандангууд ер нь зарим нь залруулах хийсэн. Зарим нь болохоор өөдөөс амар нэг эсрэг хандлагатай байж байгаа. Тэгээд нэг бүр илүү ярьж байж л тэгэл нэг учир зүгөө олцож нэг залруулга хийгдсэндээ. Гадуур ингээд авч үзэхэд бол хувь хүний пэйж хандлт хөөсөн яг тиймэрхүү юмнуудаар л ер нь цацагдсан байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол ерөөсөөр нь харагдаагүй. Тэгэл яг олон хүнтэй яг тийм дагдаг тийм хувь хүний пэйжүүд, группүүд, хаалттай группүүд дээр ер нь тийм юмнуудаар маш их цацагдсан. Тэгээд бас инфлюенсерүүд амар тийм ямар нэгэн тайлбар хийж зөндөвчлөө өсөөс. Яг нэг хүүхэд бас байсан маа. Тэр яг ингээд яг юу болсныг ойлгоогүй хэрэгт хөтгөж байгаа зарим нэг хүүхдийг бас харааж өрөөгөөд янз бүрээр мэдээллийн шууд цацаж мацаад ингээд зөндөө тавьж байсан. Instagram дээр бид нар өөрсдөө болохоор яг тэр Instagram хаягуудаараа ер нь залруулга хийгдсэн. Тэгж яхад эсэргүүцсэн хүмүүс ч маш их байсан. Ерөөс тэгэл залруулга гэж ерөөсөө хүлээж авахгүй амар эсэргүүцэл маягтай л амар юмнууд хүлээж авсан. Яг Instagram-ын яг пост болгон дээр л хүмүүс бичиж байгаа. Хоёр найз болохоор хичээлээ тараад харьцаа явж исэн. Тэгээ энэ малгайтай найз бит хоёр болохоор уулзалтсан. Ер нь 3-4 лөө уулзалтцсан явж исэн. Тэр үед болохоор гадуур явж байгаад ийм арт орсон байгаа. Тэгээ ийм арт дотор байж байгаад хүнээс яаралтай юм очиж авах хэрэг болоод тэгээд яг авчаад тэр авсан юмныхаа зургийг дарж аваад тэгээд ер нь бол тийм цаг хугацаатайгаа бүрэн юм нотлохотойгоо байгаа. Тийм би бол хичээлээ тарчаад хичээлээрээ эрт тарсан. Тэгээ найзуудтайгаа түрнэгдсэн. Тэрнийх нь бичлэг нь байгаа. Тэгээд шууд гэрлөө харсан. 3 сарын 6-ны хаанассан баг зураг бичлэг хийдэд байгаа. Би болохоор ер нь хичээлээ тарчаад дээшээ манай ангийн нэг хүүхд чөлөөтөөс өгтлөө өнөөдрийнхөө хичээлийг авчиж өгчөөд харж ирсэн. Ер нь гэрээсээ тэр өдөр гараг. Бага. Одоо яг одоогийн байдлаар бол тэр хүмүүсийн царайны яг юм тодорсон зураг одоогоор ил тод болсон байгаа. Тэдэртэй ямар ч холбоогүй гэсэн яг ингээд одоо ингээд царайгаа гаргацсан тэгээ сууж байна. Ер нь яг тэр зураг нь бол олон нийтийн сүлжээнд цацагдсан байгаа.
Яг одоор харахад бол ямар ч царайны төс байтугай тэгэл ямар ч ойролцоо хүн байгаагүй бид нар дунд. Тэгээд тэр хамгийн тод гарсан уралдалт байгаа хүн нь болохоор бас яг хин гэдэг нь тодорхой болсон. Тийм байхад л тэгэл бас л адилхан олон нийтэд шуугсаар л байгаа. Дарамтласаар л байгаа. Яг хувь хүний миний яг сошиал хаяг дээр бол баахан комментууд ирсэн. Бүр маш олноороо 30-40 хүн бараг бичсэн байх. Тэгэд одоо дайрж байгаа нь тэрийг мэддэхгүй бодож байгаа хүмүүс нас хийдэм билээ бас харилж мэдэхгүй л. Адилхан тийм сошиал хаяг дээр дарамтчхал дээрээ найз ихнийг бас өмөрсөн чинь яамаа эдэргээ тэгээд ерөнхийдөө бичиж мэдсэн. Тэгээ ерөнхийдөө зурагны доор тааруулалнаа буудын шүү янз бүрээр хараад ирсэн. Тэгээд сүүлдээ тэр их дарамтчхалтын тийч чадахгүй аккаунтаа хаасан. Ер нь мэдээд тэгс юм уу, ингэс юм уу, за ер нь чи байсан юм уу гэсэн ер нь тиймэрхүү хандлагаас л дандаа авч үзчихсэн. Ер нь олон нийтэд дагж хүмүүс их яадаг л дагаал шуугдаг юм байлээ. Тэгээд ерөнхийдөө найзууд бол лавлж асуусан. Сургуулийнхан лавлж асуусан. Тэгээд үнэхээр тийм хэрэг хийгээгүй. Тэгээд баримт нотлохоо байсан болохоор сургуулийнхан бол зүгээр ойлгож байгаа. Найзууд яагаал байсан. Ингэсэн юм уу тэгсэн юм уу гэж асуугаал. Үгүй гээл нотлохоо өдрийг харуулсан. Ерөнхийдөө зүгээр анги дотор хүртэл найзтай болохоор тэгээд ангийнх нь тоглоомор л тэгсэн үү ингэсэн үү гэдэг чийс яг тийм хийхгүй гэдгийг мэдж байгаа болохоор. Маа нэг мэлтэн болохоор ерөнхийдөө ойлгож авч үзэж сэтгэл зүйчтэй намайг уулзуулсан. Сэтгэл зүйчтэйгээ бас ярилцсан. Тэгж яхад ер нь гайгүйсэн. Багш нэг ажил хэлээгүй. Би ч гэсэн хэлээгүй дээ. Тэгээд нэг угаасаа нэг авир хүн дээр тусгаад олон хүнд хэлээд яах вэ гэж бодод. Тэгээд яг тэр гүтгүүлснээ бол харснаас хойш ер хичээлдээ яваагүй. Явахаас хэцүү байсан дээ. Тэгээ одоогор л хэлээгүй л. Ер нь зөвлөгөө өгөхөд бол ингээл за ерөнхий яг битүү хүн гэж хүн дээр тусаж аваараа угаасаа хийгээгүй ерөнхийд л яах гэж ингэнэ вэ? Ер нь гонж утраад ирэхгүй ер нь сэтгэл зүйн зөвлөгөө маш их өгсөн. Тэгээд аккаунтуудаа яг ингүүл дээр юм шүү. Хаачвал яасан бэ? Тэгээд ингээд хүн амьтнаас ингээд жоохон нуугдаад энийгээ битгий хүн дээр хүлээж аваараа ер нь хүн хүндлээж авахгүй байдлаар юм зөвлөгөөнүүд ер нь өгсөн. Тэгээд ингэж яагаад эцэгтэй ер нь амар сайн ярилцж үзээрэй л гэж хэлсэн. Ер нь тэгэл гадуур явхад маш хэцүү. Тэгэл олон хүмүүс таарахаараа ингэн тэгнэ алан далан л гэж хэсвэрдүүлнэ. Тэгэл одоо гадуур явхад маш хэцүү, өөртөө итгэлгүй. Нүний тиймэрхүү дарамтчхалтанд орсон л байдалтай байгаа даа. Ерөнхийдөө зүгээр л сургууль дээр хоёрын хооронд яваад ангиас нэг тийм гарч чадчих мэдгүй. Тэгээ гадуур явж байхад ерөнхийдөө хүмүүс амар харж байгаа. Тэгээ янз бүр болчихгүй тэгээд жоохон дотроо лайцтай байгаа. Тэгээ сүүлдээ сургуультаа явахгүй байгаа. Чөлөө аваад гэрээсээ гарахгүй байгаа. Бид нар мэдгүй одоо тэгээд бас цааш нисэг бүлэг найзуудаараа уулзсан. Одоо тэр нь л бас одоо тэгж цацагдаж олон дунд нэг л хүн шуугаал тэгэл цаашаагаа цацагдсан багтаа л бодлоо өрнөн тэгэл бодлоо илэрхийлэл нөгөөх нь тэгэл олон хүн түгээл тэгэл цаашаа явах тусам хувь хүний маш олон дагчтай бэжүүд тэрийг авч цацаад тэгээ тэр нь цаашаа уулан тарсаар тэгэл үдээ байдал төрсэн бахаа л гэж бодчих. Бид ч ингээ нийлээд яг юм нэг грэв гэсэн юм байгаа. Тэр дундаа бас нийт яг нэр хүнд гэсэн юм ингээд нийтээрээ унж байгаа болохоор бас бөөнөрөө л хэцүү байгаа даа. Тэгээ өнөөдөр бас зарим нь ирж амцсангүй хувийн асуудлаас олж байна. Сайн хэлж мэдгүй. Гэтэ эхний хэлжинд юу гэсэн хүний эрхийн комисс танд гэж бодож байна. Тэгээд юу гэсэн эрхээ хамгаалъя. Ер нь таарлажсэн тэгж яхад бол хүмүүс бол тоохгүй өнгөрөөж байгаад олон нийтийг чимэг болохоор л гарч ирдэг. Ер нь нэг алгуулад бүгд зүгээр л хохирогч болоод зүлддэг дараагийн нэр хүндээ ерөөсө бодохгүй тэрний оронд бид яагаад ингэж олон нийтэд хандаж нэр хүндээ засаж залгуулга хийж байгаа болохгүй гэсэн үгнээс яг хийгдсэн байна. Ерөнхийдөө зүгээр яг сошиал дээр тавьж байгаа зураг бичлэгэнд
яг нэг хүнийх биш тэр чигтээ яг манай ингээд зураг бичлэг гэдэг сошиал хаягийн нэг зургийг тавьц. Тэгээ тэрийг дагаж орж ирж ер нь их юм орж доромжлол тиймэрхүү юм. Тэгээд багасаа хайрлуулж өсөөгүй хүүхдүүд тэгээд ингээд бус хүүхдүүдийг дарамтлаж дээрлэхэж таашаал авч тэгдэг. Тэгээ ерөнхийдөө эцэг эхийн л тойл гэж боддог би л. Миний бодлоор бол тэгээд эцэг эх нь тоохоо болцсон доошоо өөр дүүнэртэй олон дүүнэртэй бол дүүнэрийг анхаарахаа болцсон хайцсан тийм хүүхдүүд л яг тиймэрхүү юм ч өгдөг. Ерөнхийдөө баг гэрээсээ өглөө хичээлдээ очиад хичээл тараад сургууль хасаа буцаад гэр хооронд хүмүүс амар хараад гадуур явж чадахгүй. Гингүү мөртлөө нэг тийм гэмтэй юм шиг болцсон. Тэр нэг сэтгэл зүйн дарамттай нэг жоохон тиймэрхүү л байна. Ерөөсө бид нар болохоор ер нь яг тийм дээрлэлт мэрлэлт ер нь эсрэг байдаг. Ямар ч тийм оролцоо байдаггүй. Тийм байхад л тэгэл ер нь хүмүүс яг тийм болгож хармуугаар ярих хэцүүлээд та. Тэгээ одоо тэгээд ер нь одоо эндээс гараа гэрлүүгээ харих, одоо сургуультай явах, янз бүрийн бэлтгэл секцэндээ явах ч жоохон хүндрэлтэй байгаа. Хүмүүсийн харцнаас л мэдэгдэж байгаа. Муухай хараал янз болвол тэгэл. Ер нь бол бидний нүүр царай маш ихээр зарлагдсан. Тэрнээс үүдэж тэгэл амар нэр хүндэт л амар ер нь хүндрэл учирсан. Тэрнээс бол яг бүр амар хувийн мэдээлэл бол цэцэгцэн байхгүй, сошиал хаягуд бол бүгд цэцэгцэн. Бидний ээж аваа болохоор ерөөсөө хууль ер нь дарга марга гэдэг юм ерөөсөө байхгүй. Бид нар өөрсдийн гэсэн юм яг өөрөөсөө л босгож авсан тийм. Хувийн хөдөлмөр эрхлэгч гэсэн үг. Тийм. Хувийн хөдөлмөр. Манай ээж болохоор улсын байгууллагад ажилладаг. Тийм. Аав хуваараа эрхэлдэг байсан. Тийм. Манай ээж болохоор хүүхд хамгааллын байгууллагад ажилладаг. Тийм. Манай улсын байгууллагад ажилладаг ээж ажиллах байгаа. Ер нь бол олон нийтийн зүгээс маш их дарамжгалтай авлаа. Бид нар одоо бүр төвчгээ байгаа даргаа бараад бүр ингэж явж байна. Ер нь бид нар лөө ингэж дайрахгүй байхыг ер нь хүсэж байна. Тэгээ одоо дайрч байгаа өөр ихэнх хүмүүс нь бүр жоохон хүүхдээс ахуулаад төгшөн өнчөн гарангуут нь шууд энэ ингэчлээ, тэр тэгчлээ, энэ үйсэн байна гэж шууд алан талан шагаагч юм бол цохин явж чод гэрээчээ явж олж чод гэ зодон модон гэ дарамт маань төзүүлгээр юм байсан дөрөх байл. Одоо олонний танил биш ч бай. Хөшин залуу гэлтгүү бүхэл хүмүүс юм хүүхдүүдийн юм хэрэг дээр амар шүүлтүүртэй хандмаар байна. Тэгээд тэрэнд нь гүтгүүлсэн хэрэг хийгээгүй олон хүүхдүүд байгаа. Тэгээд тэднэрт одоо хэцүү байгаа. Бид нарын одоо хойштын амьдралд ямар нэгэн харт хол болоод үлдэх ч юм уу нэг тиймэрхүү зүйл болцшгүй болохоор ерөнхийдөө бас шүүлтүүртэй хандаарай гэж хүсэж байна.